хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Хүний эрхийн өрөө подкаст. Сайн байцгаана уу? Хүний эрхийн өрөө одоо подкаст маань эхэлж байна. Тэгээ энэхүү подкастыг ажиллахад хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар маань дэмжлэн үзүүлэн ажиллаж байгаа гэдгийг дурдж байна. Тэгээ өнөөдрийн подкастын сэдэв өнөөдөр бид нар ямар сэдвийн хүрээнд ярих вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эвлэлтэнд нэгдэх эрхийн талаар энэ сэдвийн хүрээнд бид нар ярилцах болно. Тэгэхээр өнөөдрийн подкаст оролцож байгаа зочтой эхлээд танилцуулъя. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө үндэсний зөвлөл төрийн бас байгууллагын тэргүүн баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Оянбатар за гэрэл миний бие оролцож байна. За ингээд эвлэлтэнд нэгдэх эрхийн хэрэгжилт энэ хүрээнд ярилцсан гэсэн. Нэг зүйлийг хэлж дээ. Эвлэлтэнд нэгдэх эрх гэдэг маань өөрөө олон улсын хүний гэрээ конвенц, гэрээ конвенц болон Монгол улсын үндсэн хуулинд тусгагдсан хүлээн зөвшөөрөгдсөн эрх. Тэгэхээр энэ эрхийг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн маань хэрхэн эдэлж байна вэ? Хэрэгжүүлж байна вэ? Ямар одоо өнгөрсөн хугацаанд бидний түүхээ ярих юм бол бид нар ямар төвшөнд явж ирвэ гэдэг талаар бид нар ярина. Тэгээ энэ сэдвийг эхлүүлээч гэд бясалганга урьж байна. За тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эвлэлтэнд нэгдэх дуу хоолойгоо гаргах, үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах эрх гэдэг бол хамгийн чухал эрх байгаа. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулинд эвлэлтэнд нэгдэх эрхийн тухай бас дөрвөн хэлсэнчлэн тодорхой заалт байдаг. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70-80 орчим төрийн бас байгууллага байдаг. Тэгээд энэ бүх байгууллагууд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эвлэлтэнд нэгдэж, санаачилж, эрх ашигынхаа төлөө одоо байгуулсан төрийн бас байгууллагууд байдаг. Тэгэхээр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүх бол 1964 оноос эхлэлтэй. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр 1964 онд анх хараагүйчүүдийн нийгэмлэг бас дүлгийн иргэдийн нийгэмлэг байгуулагдах санаачлаг гарч ирсэн тухай түүх байдаг. Гэхдээ тэр үед бол бүх юм социалист нийгмийн үе байсан учраас одоо улс төрийн товчоо намын төв хорооны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явагддаг байсан. Тэгээд 1964 онд бол анхны санаачлагууд гарч эхэлсэн хэдий ч 65 онд төрийн бас байгууллагууд байгуулж ажиллахыг бол зөвшөөрөөгүй. Тэгээд 1978 онд хараагүй дүлгийн иргэдийн нийгэмлэг гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төрийн бас байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 1980-аад оны сүүлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Монголын тахирдуу иргэдийн холбоо байгуулагдаад тэгээд 90-ад оны 97 онд илүү Оянбатарга тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо гэж байгуулсан тийм. Тэр үеэс хойш манай Оянбатарга илүү оролцоотой явж ирсэн баг тийм яг тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний байгууллагууд. Хүний эвлэлтэнд нэгдэх эрх яагаад чухал юм гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд асуудал байгаа учраас асуудлаа нэгдэж өөрөөрөө шийдэх зорилгоор ингээд эвлэлтэнд нэгдэж байгуулдаг. Тэгэхээр 90 онд Монгол улс зах зээл эдийн засгийн нийгэм шилжээд эрх зүйн шинжилгүүд явуулж эхэлсэн. Тэгээ энэ үед бол яг нөгөө хөгжлийн бэрхшээлийн талаар хадамжийн эрүүл мэндийн загвар үйлчилж учраас эрх зүйн
шинтгэл яг хөгжмийн иргэдийн хувьд хийгдээгүй. Тэгэхээр 90-97 оны хооронд хөгжмийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн орчинд ямар нэгэн шинжилгээ хийгдээгүй учраас 96-наас ирээд тухайн үед байсан нэг 12 байгууллага ерөнхийдөө энэ эрх зүйн орчинг зах зээлийн нийгэмд зохицуулан өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа юм байна гэд 97 оны 7 сарын 18-нд хуралдаад нэгдсэн байдлаар хөгжмийн төрлийн байгууллагуудын үндэсний холбоо гэдэг байгууллага байгуулсан юм аа. Энээс хойш анх удаа тэр үед чинь одоо нөгөө хөгжмийн төрлийн хөдөлмөр хийх тухай ойлголт хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төвөл байсан баг тий. Ойлголт байгаагүй учраас хөдөлмөрийн хуулийн 111 гэж ярьдагээс одоо хөдөлмөрийн хуулийн 144 зүйлийг анх батлуулах гэж манай төрийн бус байгууллагууд мэдээ оролцоотой ажилласны хүчинд халамжаар явдаг халамж аваад эдгээр амьдралыг гэж боддог хандлага маань өөрчлөгдөж ирсэн. Анх удаа тэрвэл нэг заалт батлуулсан ч гэсэн батлуулаад бас мэдээ одоо хэрэгжээгүй тий. Гэсэн ч энэ заалт маань хөгжмөд дэрэгдвэл бусдад адилхан хөдөлмөр хийх ёстой байна гэдэг эрхийг нь тунхагсан яхаа хувьд их ач холбогдолтой заалт болж ирсэн юм. Тухайн үед тэгээд 12 байгууллага байсан гэж таашсан үү те? Тий 12 байгууллага. Чи одоо болохоор хэд болчиход байгаа гэдэг лээ. Ер нь бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нэг 70-80 байгууллага байна гэдэг нэг статистик байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дээр бүртгэгдээд тэгээд үйл ажиллагаанд бол тогтмол оролцоод явж байгаа нэг төдийдээ байгууллага байх шиг байна. Тэгэхээр одоо хэдэн жилийн дотор бид нар тэгвэл идэвхтэй байгаа юм шүү. Төрийн бас байгууллагуудад байна. Тэгэхээр энэ эрхээ аягуулсаа эдлээд энийг үү юу? Хөр дүн ямар юм бэ? Гэхдээ яг хуу ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хувьд бол бусад одоо салбарын иргэний нийгмийн байгууллагуудтай харьцуулаад үзэх юм бол ер нь бол бас идэвхтэй хэсэгтээ тооцогддог. Гэхдээ яг үнэхээр өнөөдрийн нийгмийн шаардлага ямар байгаа вэ? Та бидний амьдрал ямар байгаа вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань амьдрал ямар байгаа вэ? Хэрэгцээ шаардлага нь юу байгаа вэ гэдээ ингээд бодох юм бол төрийн бус байгууллагууд яг бидний сансан зорьсон хэмжээнд хүртэл бол бид бол одоо үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Тэгээд энэ бол олон талын шалтгаантай. Тэгээд хүмүүс маань иргэд маань өөрсдөө бас идэвх нэлээд сул байна. Бас төрийн бус байгууллагууд дийлэнх нь бол чадвах бас сул байна. Гэх мэт олон шалтгаанууд байгаа. Гэхдээ нийгмийн хандлага анх ардчлал зах зээлийн нийгэмд шилжижсэн тэр 90-ад оны үеийг бодох юм бол өнөөдөр бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудалд хандах тал дээр бол эерэг тал руугаа явж байгаа. Гэхдээ мэдээж бүх юм болцсон уу гэвэл үгүй, хийх юм бол маш их байна. Тийш дээ нөгөө эвлэлдэн нэгдэх төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага гэдэг маань хүний эрх хэрэгчлөө тэг бас баталгаатай байлгах ардчилсан нийгмийн нэг үнд зүйл нэгаа. Тэгээ иргэний нийгмийн байгууллага чинь бас нэг гол үүрэг нөгөө одоо хилдэгчтэй нухтаж нохоо буюу те яг бидний эрх зөрчигдөж байгаа хэсгийг бид нар сонор соргоор ингээд харж идэг, хянж идэг, манж идэг, эрхийн зөрчил гаргахад нь тухайн үед нь шүглэл үлээж гаргаж эрхийн зөрчлийг одоо таслан зогсоох бодлого үйл ажиллагаа те яг одоо нэг мөр явж гинөө, хүний эрхийг хангах чиглэл байна уу гэд олон чиглэлээр мэдээж бас иргэний нийгэм байгууллагын гол чиг үүрэг нь явж идэг нэг чиг үүрэг нь. Тэгэхээр яг энэ талаас нь аваад үзэх юм бол өнөөдөр бидний эрхийг хэрэгжилт ямар төвшөнд байгаа байлаа гэдээ харах юм бол бас нэг иргэний нийгмийн байгууллагууд маань энэ төвшөнд аль зэрэг үр дүнтэй ажиллаж байна гэдэг нь бол бас бид нэр үнэлж дүгнж булгалах. Гэхдээ зөвхөн миний хувьд бас боддоо шүү дээ. Яг нэг бусад төрийн бас байгууллага ч гэсэн хэлдэг. Яг хөгжлийн бэрхшээлийн салбарт ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагууд маань бас нэлээд та нар гайгүй ажиллаад байгаа юм биш үү энэ гэсэн үнэлт дүгнэлтийг бусад байгууллагуудаас бол биднэрт өгж идэг. Одоо нөгөөтэй та нар хуультай боллоо, конвенцтэй нэгдээд орчлоо 2000 онд. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуультай боллоо, би даасан агентлагтай боллоо ч гэдэг юм уу. Ингээд тодорхой зүйлүүдийг дурдаад явж идэг шүү дээ. Оюнбаатарын энэ дээр юу гэж бодож байна? Үнэхээр бас яг ажиллах тал дээр хоёр талтай байна. Нэг хөгжлийн бэрхшээлийн асуудал маань өөрөө их өргөн хүрээний асуудал.
хөгжлийн бэрхшээлийг бий болгож байгаа соггон маань янз бүрийн байгаа. Тэгэхээр ганц хоёр төрлийн бус байгууллагууд асуудлыг бүхэлдэн шийднэ гэдэг бол бүхэлдэн шаардна гэдэг бол бодомжгүй зүйл. Тэгэхээр хүн болгонд асуудал байгаа учраас тэр асуудлаа шийдэхин тулд төрлийн бус байгууллагууд орширч байгаа тал байгаа. Сүүлийн үед бид нэр суур асуудал дээр мэдэн нэгдсэн ойлголттой болоод асуудлыг нэгдсэн байдлаар зарчмын хувьд шийдвэрлэхээр тавьж байгаа учраас маш олон шийдвүүд бий болсон. Жишээ нь 98 онд тэр хөдөлмөрийн тухай хуулийн 114 заалт батлагдсан. 2007 онд салбарын 8 хуулинд өөрчлөлт орсон, нэмэлт өөрчлөлт орсон. Хөгжлийн үний эрхийг хангах чиглэлээр 2008 онд их хурл хөгжлийн үний эрхийн тухай конвенцийг сойрхон баталсан. 2016 онд хөгжлийн үний эрхийн тухай хуулийг баталсан гэдэг. Маш олон юм дээр манай нэг төрийн бус байгууллагууд бас манлайлал үзүүлээд эдгээр маань нэв нэгдэлтэй байсны хүчинд энэ чинь ганц хоёр хүний хийдэг ажил биш байхгүй юу? Хамт олонны олон хүний хүчин чармайлт орж шийдэгддэг асуудал тийм ээ. Конвенцийг батлуулахад бид нар яаж нөлөөлж байлаа? Хуулиудыг батлуулахад бас яаж нөлөөлж байлаа гэх мэтлэнгээр. Тэгэхээр энэ олон хүний хүч хөдөлмөр орсон ажлыг манай төрийн бус байгууллагууд бол нэлээд ойлгоод зарчим дээр нэглээд ингэ явж байгаа. Олон төрийн бус байгууллага байна гэдэг маань олон бэрхшээлтэй хүмүүсийн олон асуудлыг шийдэх хөдөлгөөн бий болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө төрийн бус байгууллагууд маань асуудлыг бүхэлд нь харж төлөвлөлт болгох шаардлагатай байгааг харуулдаг байгаа байхгүй тийм ээ. Тийм энэ хүрээнд бас сая Оянбаатарх зарим нэг одоо хамтарч ажилласны үр дүн гэд дурдлаа штэ. Бясагийн зүгээс бас энэ дээр хэлэх бас эргэж сануулгах те санах тийм амжилттай гэж хэлэх юм уу? Бас тэр хамтын ажиллагааны үр дүнгууд юу вэ гэж харж байгаа зүгээр. За тийм. Тэгэхээр бид нэр конвенц эрхийн тухай хууль гэдэг олон эрх зүйн акт бичиг баримтуудыг ингээд бий болгож чадсан. Тэрнээс гадна 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хилцээг хүн амын тэр үеийн хүн амын хөгжилд нийгмийн хамгааллын яамны бүтцэд байгуулсан. Сая бас 2018 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гэдэг агентлагтай боллоо. Тэгээд энэ бүх амжилтууд маань бол бид бүгдийн хамтын зүтгэлийн үр дүн. Гэхдээ энд би нэг юмыг онцлоод хэлчихье гэж бодож байна. Юу вэ гэхээр энийг аль нэг улс төрийн хүчин өөрсдөө санаачлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд та нарт маань ийм хэрэгтэй байгаа учраас энийг чинь шийдээд өгчий гэж барагтай бол хэлдэггүй, хийдэггүй. Энийг иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд байсны хүчинд бидэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маань ийм хууль тогтоомж, ийм эрх зүйн орчин шаардлагатай байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг төрд хариуцаж ажиллах, бодлого боловсруулах ийм бүтэц хэрэгтэй байна гэдгийг шийдвэр гаргагчдад ойлгуулж нөлөөлөх замаар бид нар энэ бүх асуудлуудыг шийдвэрлэгээ. Тэгэхээр төрийн бус байгууллагуудын маань гүйцэтгэж байгаа үүрэг бол маш их мэдээж. Тэгтээ өнөөдөр бол яамны хөгжлийн хилцэж гэдэг юм уу, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар маань яг хүмүүстэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хүрч ажиллаж чадчихэв нү. Тэгээд бүх юм сайн сайхан болцсон уу гэвэл үгүй шүү. Хийх ажил бол маш их байгаа. Яагаад тэгэхээр бүх төвшөнд төрийн бус байгууллагууд ч бай, төрийн байгууллагууд ч бай, бүх төвшөндөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголтоо тодорхой болгох, бодлогоо тодорхой болгох, хандлагаа сайжруулах гэдгээс эхлээд тэгээд төрийн бус байгууллагууд өшөө чадварчих тийм ээ гэдгээс эхлээд бидний хувьд бол хийх ажил бол маш их байна. Тэгээд хийсээр ирсэн цааш бас зөндөл ажил хийх байхаа гэж бодож байна. Зарим хүмүүс хэлдэг л дээ. Төрийн бус байгууллагууд юу хийдэм бэ? Бидний эрх ашигыг хамгаалдаггүй.
одоо баргалны хитэн дарга гэдэг ийм нэртэй хүмүүс яваад идэг, байгаад байдаг л гэдэг. Үнэн дээр бол бид тэр болгон одоо юу хийж байгаа тухайга, ямар үйл ажиллагаа явуулж байгаа тухайга, ямар бодлого шийдвэр одоо хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ асуудлыг тусгуулж байгаа тухайга тэр болгон өмнө нь ингэж ярьжсэн тохиолдлууд бол маш бага байсан. Цаашдаа бол бид нэр энэ хүний эрхийн өрөө гэдэг энэ подкастаараа дамжуулаад тулгамдж байгаа асуудлууд, явуулж байгаа үйл ажиллагаанууд, шийдвэрлэгдэж байгаа асуудлуудын тухай бас ямар боломж байгаа тухай бид нэр зөндөө их ярина. Тэгэхээр хийх ажил их байна, ярих юм их байна. Тэгээ бодох ч юм бас их байна. Би зүгээр нэг хийсэн бас бодиттой хүний амьдралд өгсөн нэг жишээ хэлчихмээр санагдчихлаа. Одоо ингээд сайн нөгөө хуультай болсон, агентлагтай болсон тэргээд ярихаар зарим хүмүүс тэгээ ямар өөрчлөлт гарсан юм бэ ч гэж те бодож магадгүй. Хөгжлийн бэрхшээл дээр энэ ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр гэж байгаа шүү дээ. Тэ тэр хөтөлбөр чинь бас л яг иргэний нийгмийн байгууллагуудын төрийн бис байгууллагын санал санаачлаг одоо хийсэн нөлөөллийн үр дүнд одоо хөтөлбөр маань бий болсон 2012 онд те. Тийм яг энэ хөтөлбөр маань хөгжлийн бэрхшээл дээр гэдэг ажлын байрыг нэмэгдүүлэхэд ямар үйл ажиллагаа хийх ёстой вэ? Хэрэгжүүлэх нь зүйтэй вэ гэдэг тэр асуудлууд маань тусгагдсан. За энэ хөтөлбөрийн үр шимээр одоо ингээд жил болгон нөгөө аж ахуй эрхлэгтэн, бизнес эрхлэгтэн тодорхой дэмжлэгүүдийг одоо олгож байна. Өнөөдөр бид нар ч гэсэн энэ хөтөлбөрийг улам боловсронгуй болгох, улам одоо олон бодиттой үйл ажиллагаануудыг энэ хөтөлбөртөө тусгахын тулд хөдөлмөрийн нөхөн сэргээлт, зорилттой ажлын байр, судалгаа, одоо хувийн туслахын үйлчилгээ үзүүлэх, аж ахуй нэгжид зөвлөлийн туслах гэд бас олон ажлуудыг ингээд тусгаад явж байгаа. За энэ хөтөлбөр маань хэрэгжснээр бас яг бодиттойгоор хөгжлийн бэрхшээл дэргэдээ ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа гэд. Зүгээр хийсэн бодиттой ажлуудын талаар дурдчихлаа. Тэгээ түрүүний хэлдгээр цаашид хийх юм зүйл их байгаа. Энэ дээр иргэний нийгэм маань улам чадварчих, орон нутагтаа тий одоо хүн нэг бүрд хурж ажиллах нөгөө бодлого үйл ажиллагаагаа илүү эрхийн мэдрэмжтэй, эрхийн суурьтай болохтаар бид нар өөрсдөө маш анхааралтай, сонор сэрэмжтэй байж цаг алдалгүй асуудалтай тусгадаг тийм чадвартай, тийм чадхтай тийм байгууллага болж ажиллах бол шаардлага гараад байгаа. Тэгээд Оянбаатараас асууя л да. Одоо бол бидний ингээд эвлэл нэгдэж ирсэн тий. За сая ингээд амжилтыг хэлээ цаашид хийх ажил байна гэж ярьсан. Ер нь таны зүгээс ингээд энэ салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувьд эргээд харахад бидний алдсан ч гэдэг юм уу? Тэр зүйл юу вэ? Анхаарах зүйлийг та яг юу вэ гэж харж байна? Ер нь энэ иргэний нийгмийн байгууллагад ажиллана гэдэг нь өөрөө их эрсдэл хүлээдэг ийм ажил. Цалин мөнгө байхгүй. Цаг нараагүй. Тэгээд хүний одоо сайн сайхны төлөө нэгдүгээрт нь хандлага өөрчлөх, хөгжлөмтэй хүнд хандаж байгаа нийгмийн хандлагыг зөв болгох, хоёрт нь энэ эрх зүйн орчинд хөгжлөмтэй хүмүүсийн эрхийг хангах, баталгааг бий болгох. За гуравдугаарт нь бас иргэдтэй мэдлэг ойлголтыг өгөх гэдэг олон чиглэлээр энэ төрийн бус байгууллагууд ажиллаж ирсэн. Гэхдээ нөгөө бид түрүү хийсэн олон одоо төрлийн сонготой хүмүүс байдаг учраас олон одоо тийм эрх ашиг илэрлэг тэр илэрсэн эрх ашиглыг хогссон одоо шийдэл гаргадаг аюу хэцүү. Тэгэхээр юм бол ээж дараатай ингэ явж байгаа. Тэгээд төрийн бус байгууллагын хийсэн ажлыг хүмүүс ойлгоход аюу төвөгтэй. Тэгээд өгөөжтэй юм нь одоо жишээд өрлөө л да. 2007 оны 8 сарын 3-нд 7 хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Та бүхэн мэдж байгаа тийм. Энэ 7 хуулийн нэг нь бол хөгжлөнтэй хүн автомашинтай байж болно. Автомашин гаднаас оруулж ирэхэд гайдын дотор нь нэмэгдсэн үртийн албатай чөлөөднө гэж заалт. Тэр үед машинтай хүн хэд байлаа тийм. Одоо ихэд хувийн машинтай хөгжлөнтэй аягүй их олон болсон. Хоёрдугаарт нь 2007 оны өөрчлөлтөөр орсон нэг хуулийн өөрчлөлт бол хөгжлийн төрөлийг орлогын албантаас чөлөөлж байгаа тийм 10%-аас нь. Тэгээ энэ үл одоо хөгжлийн төрөлд маш их одоо лимттэй ийм хууль болсон. Гэтэл нүдэнд харагдахгүй. Тэгээд иргэдтэй аягүй өгөөжтэй зүйл энэ хийдэг ийм улсууд байдаг юм шүү гэдгийг бас нэг талаасаа мэдрүүлэх ёстой.
А нөгөө талдаа цаг үе өөрчлөгдөөд олон янзын одоо асуудал их гарах болсон энэ цаг үед л хөгжлийн мэдрэлийн төрийн бүс байгууллагууд илүү нэгдсэн стратеги, нэгдсэн бодлуудаар нэглээд хоорондоо нийлүүлэлттэй байх юм бол бид нар маш их олон асуудлуудыг зөв шийдэж чадах юм аа гэдгийг сая гэдэг бид нар конвенцийн одоо сүүдэд тайлан бичгэд бүгд оролцоод очиж бүгдээ Женевт очиад тайлан тавьсан. Сая үндэсний зөвлөгөөд байгуулад үндэсний зөвлөл маань бүх яамд одоо мэдээ нөлөө өгөх дэд зөвлөдүүдийг байгуулсан тий. Одоо хөгжлийн төрөлөөс төр засаг маань шийдвэр гаргахаа өмнө асуудаг болж эхэлж байгаа гэдэг чинь өөрөө маш том өөрчлөлтүүдийг авчиж байгаа. Тэгэхээр энэ үл одоо ингээд сургамжтай тал байхаас гадна сайн талууд аягүй их байна. Тэгэхээр манай иргэний нийгмийн байгууллагууд бас их дараахан хүмүүс юм. Одоо маш олон юм хийчихэд чимээгүй байгаад байдаг тий. Тэгэхээр хүн асуудлаа зөв шийдэх, биенээсээ урам дэмжлэг авч цаашаа улам их эрч хүчтэй болохын тулд бие биедээ үннээ хэлж явах ёстой гэдэг үүднээс өнөөдрийн подкастыг бас хийх санаачтайг бид нар гаргасан тий. Яа тэгэхээр бид л одоо хүчин мөхсдөж байгаа зүйлүүд зөндөө бий тий. Санаачлаараа батлуулсан зөндөө олон сайхан зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ бүгдийг ингээ харахад нэг хүнийг баярлуулах юм хийсэндээ өөртөө их кайфтай байдаг шүү дээ. Нийгэм тэрийг одоо Оюнбаатар гэдэг юм уу, Баясгалан гэдэг юм уу, эсвэл энэ одоо Монгол үйлчлэгээ явуулж байгаа их олон төрлийн бүс болгоод дарга нэг хийсэн гэхээсээ илүү угаасаа байсан юм шиг ингээ хардаг тий. Тэгэхээр төрийн бүс байгууллагууд чинь бас ч гэж чамлахаагүй амжилт үзүүлж ирсэн шүү. Та бүхний амьдралыг сайхан болгохын тулд зөндөө одоо олон юмуд санаач байсан шүү гэдгийг бас хэлмээр байна. Нэг юм асууж байгаа байсан. Одоо ингээд нэлээд хүлэн зөвшөөрөгдөд эхэллээ гэдэг чинь тий. Мэдээж энд хүрэхэд бол их амар дардан байгаагүй л ах. Ер нь төр засаг, иргэний нийгмийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтийн байгууллагууд хамтрах тал дээр ер нь ямар хөө байна гэж харагдаж байна. Бидний 20-од 30-аад жилийн өмнө одоо төрийн бүс байгууллага энэ иргэний нийгмийн салбарт ажиллаж эхэлжсэн тэр үеийг бодох юм бол өнөөдөр бол эерэг хандлагууд гарч байгаа. За түрүүн хэллээ. Яамдуудын дэргэд зөвлөлүүд байгуулагдж байна. Байгуулагдлаа. Бас одоо хүний эрхийг хангах зөвлөл байгуулагдлаа. Орон нутгад бас салбар зөвлөлүүд байгуулагдлаа. Одоо тэгээд ер нь бол Монгол улсын хэмжээнд төрийн бүс байгууллагын бүх түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг анхаардаг, ярьдаг, хэлдэг, шийддэг ийм одоо бүтц бий болж байна. Гэхдээ одоо чинь сайжруулах яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралд одоо тэр бүх үйл ажиллагаагаа бодлого шийдвэрээ бодитоогоор хүргэх хэмжээнд бол одоогоор бол яг үр дүнтэй бол ажиллаж бас арай чадахгүй байна. Энэ байдалд хүрэхийн тулд бидний туулсан зам тийм дардан, тийм шулуухан, амархан байгаагүй. 2000-ад оны ихээр бид нэр одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яам руу орох хэрэггүй л хэлсэн шүү дээ. Үгээ хэлэх нь битгий хэл. Ингэж улс даяар одоо өөрсдийн бүтцтэй болох нь битгий хэл. Бид нэр хөдөлмөр нийгмийн хамгааллын яам руу орох, хуулинд санал өгөх эрх мэдээж 1992 оны үндсэн хуулиар олгогдсон байсан хэдий ч 2007 онд бид нэр 8 онд батлагдсан нийгмийн халамжийн тухай хуулинд өөрчлөлт оруулах гээд саналаа өгөх гээд яамныхантай уулзахад та нар шиг юмнууд санал өгөхгүй, хууль боловсруулна гэдэг чинь бол та нараас бас арай ондох хүмүүсийн ажил байдаг те. Ер нь бол хууль боловсруулах, хуулинд санал өгөх гэдэг чинь бол төрийн ажил байдаг. Бараг зарим тохиолдолд нууц мууц юмнууд байдаг тэр гэж хэлж. За тэгээд мэдээж тэрний одоо тэр хандлагатай тэмцэж бас одоо чинь яамны үүдэнд жагсаал цуглаан үсгэлэн тэмцэл янз бүрийн юм
зохион байгуулахаас эхлээд нэлээд одоо асуудлуудыг бид нар даван туулсан. Одоо миний хувьд л гэдэг за яг өөрийгөө л одоо ярих болох нь зүгээр хараагүйчдийн үндэсний холбоо ажиллаж явах үедээ хараагүйчдийн үндэсний холбооныхоо гишүүдтэйгээ бусад төрийн бас байгууллагуудтайгаа 3 удаа томоохон хэмжээний тэмцэл жагсаал цуглаан зохион байгуулж төр засгаар одоо хүчээр гэх юм уу хаашаа одоо хөгжлийн бэрхшээлтэй хараагүй иргэдтэй одоо амьдралд нь ач тустай тийм ашигтай тийм шийдвэрүүдийг бид нар гаргуулж ирсэн. Тэгэхээр өнөөдрийг хүртэл явж ирсэн зам маань тийм шулуухан дардан өнөөдөр их шиг бол байгаагүй. Өнөөдөр бол бид бол одоо бас үндэсний зөвлөлийнхөө ажлын хүрээнд одоо бүх яамдуудтай харилцах эрхтэй боломжтой боллоо. Одоо улсын их хурлаар хилцэгдэж байгаа хуулиудад саналаа өгөх боломжоор хангагдаж эхлэх гэж байна гэдэг ч юм уу те. Өнөөдөр бол бид нар харьцангуй боломжтой болж байна. Тэр утгаараа одоо төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа сайжрах чигтээ сайжрах зүгтээ явж байна л гэж хэлмээр байна. Тийм тэгэхээр зөвхөн нэг зүйлийг хэлэхэд тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань эвлэлэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлэх дуу хоолойгоо одоо хамраад бүхий тал төр зэгт хүрэх тал дээр ямар ч байсан боломж бол Монгол улсад байна те. Энэ ардчилсан нийгмийн үр дүнд энэ эрхийн хэрэгжилт маань тодорхой хэмжээнд бидний эрхийг эдэлж байна, хэрэгжүүлж байна. Тэрнээс иш магадгүй социалист системийн үед бид нэр тэгээд үсгэн зарлах те боломж байсан ч юм уу үгүй ч юм уу гэхээр бас нэг өөр зүйлийг ярих байх гэж бодож байна. Тэгээ би энэ дээр бас нэг зүйлийг хэлэх гэсэн та хоёр бас саналаа хэлээрэй. Тэгээд за эвлэлэн нэгдэж ин үзэл бодлоо илэрхийлж гин гэдэг маань эцсийн зорилго маань бид нар нөгөө эрхээ эдлэх боломжоо нэмэгдүүлэх гээд амьдралын чанараа сайжруулах гээд ингээд үүний төлөөл бид нар зорж нөлөөлж тэмцэж яваа ийм хүмүүс үүний төлөөл бид нар ингээд эвлэлэн нэгдэж төрийн бас байгууллагыг байгуулад явж байгаа. Тэгээ энэ хүрээнд зүгээр мэдээж олон улсын хүний эрхийн, гэрээ эрхийн бичиг баримтууд байна. Манай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц байна. Тэгээ энэ бүгдэн дээр чинь нөгөө бас нэг тодорхой заагаад өгсөн заалт байдаг шүү дээ. Конвенцийнхаа хэрэгжилтийг хангахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд өөрсдөө маш үр дүнтэй конвенцийн хэрэгжилтийг хангахад хэрэгжилт нь үнэлгээ мониторинг хийхэд энэ төрийн бас байгууллагуудтайгаа маш өргөн өрөөнд хамтран ажиллаараа гэдэг үрийг төр засагтч өгчихсэн байдаг. Биднэрт чинь боломжийг нээгээд өгчихсэн байдаг. Тэгэхээр одоо илүү жоохон наривчлаад одоо нөгөө конвенц гэдээ ярьчлаа. Энэ конвенцийн хэрэгжилтийг хангах энэ үйл явцад манай иргэний нийгмийн байгууллагууд аль зэрэг орж ийн гэж юу н бодож байна. Одоо ингээд яг олон төвшөнд л орж ийн гэдээ ярьсан л да. Гэтэ яг энэ конвенцийн хэрэгжилтийг хангах гэд ярьчвал та хоёр бас хэлэхэд ер нь конвенц гэдэг нь хөгжлийн мэдрээлийн төрийн бус хөгжлийн мэдрээлийн эвлэлэн нэгдэх эрхтэй шууд холбоотой зүйл. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эрхэм зөрчигдөд асуудал үүсээд байгаа учраас хөгжлийн мэдрэлд маань эвлэлэн нэгдээд тэр эрхийнхээ хэрэгжлийн төлөө асуудлаа шийдэхийн төлөө ингээ үйл ажиллагаа явуулаад байж байгаа тийм. Тэгэхээр яг энэ иргэний нийгмийн хөгжил 30 жилийн өмнөхийг харах юм бол нэг өөр. Одоо баясгалан сая хэллээ 2000 оны ихээр загсаж исэн гэдэг. Гэтэл одоо асуудлыг илүү өргөн хүрээнд урт удаан хугацаанд шийдлийг нь гаргахын тулд ойлголт хүрэж эхэлж байна тийм. Энэ үл том дэвшил байхгүй. Одоо үндэсний зөвлөл дээр, дэд зөвлөл дээр, аймгийн салбар зөвлөл дээр, тэгээ хөгжлийн төвний агентлаг дээрээ, хөгжлийн төвний хилцэл дээрээ, яамдууд дээрээ ингээд ямар нэгэн асуудлаар ойлголт хүрэхийн тулд ухамсартайгаар яриа хэлцэл хийдэг болчих. Тэгээ энэ бол өөрөө конвенцийг хэрэгжүүлэхэд нэлээд одоо ийм том түлхэж болох төрийн бас болоодын цуглуулсан энэ олон жилийн туршид хоримтлуулсан туршлага байхгүй. Тэгэхээр энэ бол конвенцийг хэрэгжүүлэхэд их том хөшүүрэг болох байх гэж бодож байгаа. Хоёрдугаарт нь яг энэ олон жил хөгжлийн төрлийн төлөө явж байгаа манай төрийн бас болоод маань миний зүгээс харахад маш их мэдлэг чадвартай болсон байна.
эртнээс нь гудамжийн дараад тэмцдэг байсан тий. Тэгээ 15 онд би Батүл даргаыг Тарханы иргэн шүүхдэг өгөөд нийтийн тээврийг хөгсөн төрөд хүртээмж өгнө гэдэг асуудлыг шийдүүлжсэн тий. Шүүхийн шийдвэр гарч ирсэн. Та үүргээ биелүүлэх учраас энэ хөгсний хөдөлмөр маань ингэж байна гэд. Тэгэхээр аль талдаа бид нар туршлага хуримтлуулсан байна, чадвартай болцсон байна. Бас энэ туршлагаа залуу үедээ өвлүүлмээр байна. Тэгэхээр манай хөгсний тэр залуучуудын төрийн бус байгууллага эвлэлэн нэгдэх хишээ их өргөн хүрээнд мэдэрч энэ төрийн бус болгонхаа үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцох шаардлагатай байдаг байхгүй. Тэгээ ингэсэн цагт бол бид нар засагтайгаа ойлголцоод конвенцийг өргөн хүрээнд утга учиртайгаар асуудлыг зөв шийдэлтэйгээр хэрэгжүүлэх юм боломж байгаа. Тэгэхээр конвенц хэрэгжүүлсэний үр дүнд манай хөгжимч иргэдийн маань амьдрал бодит өөрчлөлт бий болно гэж ингэж харж байгаа. Миний хувьд бол бид нэр одоо ингээл нэг хэдэн хүн Баясгалан Гэрэл Оюнбаатар Зав Мөнгөсар бол гэлтэй Чулуунд Долгорон Дорхой ирж гэдэг юм уу тэгэхэд хэдэн хүн л яваад байдаг. Энэ хэдэн хүний асуудал юм шиг л зарим хүмүүс бол хараад байд юм шиг байгаа. Энэ хүмүүст л боломж байгаа учраас энэ хүмүүс ингэж яваад байна гэж. Тэгэхээр үгүй. Ерөөсөө залуучууд энэ үйл ажиллагаануудад идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Залуучууд орж ирээд ажиллахад үзэл бодлоо, дуу хоолойгоо одоо ч илэрхийлэхэд гаргахад хинч хориг хийхгүй штэ. Тэр бүх боломж нээлттэй байгаа. Өнгөрсөн намар бид нэр засгийн газарт 14 одоо залттай зүйл бүхий тийм шаардлага хүргүүлсэн. Тэгэхэд бид нэр ордны гадаа очиж жагсаал хийсэн. Гэхдээ дандаа жагс гэсэн үг биш л те зүгээр өөрсдийнх нь төлөө өөр явагдаж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлагатай байхгүй. Тэгэхэд манай залуучууд баг ирээгүй. Ирдэггүй. Тэгэхээр эргээд юу болж хувирдаг вэ гэхээр нэг хідэн нөхөрлөл одоо тэнд өмүүлэл хилэм татлаал одоо юу гэдэнтэй ингээл яваад байгаа юм шиг харагдаад идэг. Тэгэхээр залуучуудаа энэ завшааныг тохиолдуулаад хэлэхэд үйл ажиллагаанд идэвхтэй оролцооч. Өөрсдийнхөө төлөө эвлэлд нь нэгдээч, тэнцээч, дуураач те. Ингэхийн бол бидний үйл ажиллагаа шөө хүчтэй болно. Шөө одоо эрчимтэй асуудлууд маань шийдэгдэн. Хүний эрх конвенц гэж яриад байгаа. Эн чинь юу юм бэ гэхээр л ерөөсөө бидүсийн хүнтэй бусад хүнтэй адилхан амьдрах, хөдөлмөрлөх, орон сууцтай болох, эрүүл мэндийн үйлчилгээ, бие даан амьдрах, нүхэн сэргээх, тийм ээ, боловсрал боловсрал эзэмшихтэй нийгмийн харилцаанд оролцох энэ бүх боломжуудын тухай яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх боломжуудаа бий болгохын төлөө, олж авахын төлөө бүгдээрээ хамтдаа идэвхтэй эвлэлд нь нэгдэж одоо ажиллах, зүтгэх шаардлагатай байгаа. Тим юм араад харамсалтай сул байгаад байгаа. Сая 4 сарын 1-ээс нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэх үед одоо сошиал дээр, фейсбુક дээр манай залуучууд хөөе бидний нөгөө эрх ашигыг хамгаалдаг нөхдүүд маань та нар дугаараач бид нарыг хамгаалаач гэд пост бичээл комент бичээ суугаад байгаа. Уг нь бол мэдээж тэгж одоо ч дуу хоолойгоо одоо үзэл бодлоо илэрхийлэх нь зөв боловч өшөө бүр идэвхтэй хурж ирээд те одоо яах вэ гэдэг тэр гарц гаргалгаа шийдлийн тухай ярилцах хэрэгтэй байхгүй. Идэвхтэй энэ үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй юм байна. Тэгээгүйгээс болоод бид нэр дуугаа байснаас болоод магадгүй бидний одоо амьдралд нэн шаардлагатай байгаа асуудлууд бол шийдэгдэхгүй орхигдох, удаашрах иймэрхүү тохиолдлууд гараад идэг шүү гэдгийг хэлье. Тийш сая нөгөө халамж гэдэг дээр тодруулах ихэд яла бүх халамжийн цэцрийг 100 мянгаар нэмэгдүүлсэн тий. Тэгсэн чи хөгжлийн бэрхшээлт иргэдийнхийг 10% билүү. 20-оос 50 мянган төгрөгөөр нэмсэн. Бусад хүний бүх тэтгэвэр тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Энэ чинь өөрөө нэг талдаа бол ялгуурлан гадуурхалт байхгүй да. Гэхдээ энийг
бид нар заавал жагсаал цуглаан хийж шийдэх ёстой, тэмцэх ёстой, ингэжээж одоо асуудал шийдэгдэх ёстой гэдэг өнцгөөс бол яриад байгаа юм биш. Зүгээр ер нь бол тохиолдсон хамгийн ойрмогхон тохиолдсон жишээ нь энэ байлаа. Тэгэхдээ бид нар түрүүн Оюнбаатар даргын хэлсэнчлэн бид нар бол одоо ойлголцож засаг дүртэйгөө шийдвэр гаргагчдтайгаа одоо хамтарч ажиллах юм боломжууд бий болж байгаа энэ үед бол бид нар цаашдаа одоо залуу хүмүүсийн шин сэтгэлгээ тийм ээ шинэ хандлагаар асуудлыг өшөө цааш нь өргөн хүрээтэйгээр ич хүчтэйгээр гаргаж тавих шийдвүлэх шаардлага байгаа юм шүү л гэж хэлж байгаа. Тэгээ эвлэн нэг хэлхийн нэг утга учир нь болохоор хүн болгонд байгаа асуудлуудыг хамтдаа шийдээр гэсэн цаа санаа шүү дээ тий. Тэгэхээр чи энэ хэрвээ эвлэлнийг хэлхээ идэхгүй энэ одоо тааны эрхийг хамгаалж байгаа төрийн бас уулын үйлсэнд оролцохгүй юм бол энд байгаа хүмүүс чи бурхан биш учраас чамд байгаа асуудлыг олж харахгүй байхгүй юу? Чи өөрөө оролцож иж над ийм асуудал байна, энийг шийдмээр байна гэдэг санаагаа хэлэх нэг гол нөхцөл чинь энэ төрийн бас уулууд нэгж ажиллах юм байхгүй юу? Тэгэхээр тухайн хүний асуудлыг зөв ойлгож тэнд нь хариу арга хэмжээ авахын тулд хүн болгон энд оролцож асуудлаа шийдэхин төлөө эвлэлнийг хэлхээ эдлээчээ гэж хүсмээр байна. Ер нь бол одоо бидний хувьд бол сүүлийн үед одоо хийж байгаа ажлууд маань юу байгаа вэ гэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл дээр бол бид саналаа хөдөлмөр эрхлэлтийг одоо дэмжих тал дээр одоо үйл ажиллагааг үйлчлэгийг яаж сайжруулах вэ гэдэг тал дээр бол бид одоо саналаа өгөөд ажиллаж байна. Түүнээс гадна хүчлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл удахгүй бас улсын их хурлын чуулганаар хилцэгдэнэ гэж одоо төлөвлөгдөөд ажил явагдаж байгаа. Саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төсөл бас боловсруулагдаад явж байгаа. Нүхэн сэргээх бие даан амьдрах үйлчилгээний тухай хуулийн төслүүд явагдаж байна. Тэгэхээр бид бүхэн бүгдээрээ хамтдаа энэ бүх одоо үйлчилгээ, энэ бүх үйл ажиллагааг бий болгохын тулд хамтарч нэгдэж ажиллах, тэмцэх шаардлагатай байгаа гэж. Тэгээ бас нэг зүйлийг хэлэхэд нөгөө эвлэлд нэгдэж байгаа тэр үйл процесс маань илэрж байгаа нэг хэлбэр нь бол нөгөө тэр иргэний нийгмийн байгууллага, төрийн бас байгууллага гэдэг дээр ярьсан тийм. Тэгэхээр ерөнхийдөө хөдөө орон нутагт одоо ингээд үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 70-80-аад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байна гэсэн. Мэдээж хөдөө орон нутагт ч гэсэн энэ байгууллагуудын маань салбарууд гэдэг юм уу хөдөө орон нутагтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажилладаг байгууллагууд бол байгаа. Тэр байгууллагууд маань бас нөгөө аймаг орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн заасны дагуу аймаг орон нутаг засаг даргаар удирдуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөж гэж ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тэр салбар зөвлөл өнөөдөр бид нар яаж харж байна гэхээр тухайн аймаг орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллаж байгаа төрийн бас байгууллагуудаа тэр салбар зөвлөлд одоо төлөөллийг оролцуулахыг бол чиглэж тэр тал дээр нь дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээрээс бид нар юу хардггүй гэхээр аймаг орон хөдөө орон нутагт ч гэсэн энэ төрийн бас байгууллагууд маань шийдвэр гаргах үйл явцад оролцох дуу хоолойгоо гаргах болж байгаа болохгүй асуудлаа гаргаж тавих болохгүй нэгийг шийдвэрлэх юм одоо хууль эрх зүйн гарц гаргалгаа боломж нь бол бий болоод байгаа байхгүй юу? Гэтэл бид нар яг энэ байгаа механизмыг байгаа бололцоог бол бас тултал нь ашиглаж чадахгүй байгаа мó да гэж харагддаг. Өөрөөр хэлэх юм бол яг ямар төвшин төрийн бас байгууллага ажиллах ёстой юм бэ гэдэг тэр бид нар эвлэлд нэгдсэний гол зорилго чиглэл үн цэн маань юу юм бэ гэдгийг бас дутуу төлмөг ойлгох хандлага харагдаж байгаа мó гэж бодож байгаа. Төрийн бас байгууллага гэдэг бол мэдээж нөгөө нийгэмд үйлчлдэг, гишүүдтэй үйлчлдэг. За тэгээ гол нөгөө эрхийн хэрэгжилтийг нь бодиттой болгох те нийгмийн харилцаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх энэ төргээд байж байгаа чиглэлд байгаа. Тэгэхээр нөгөө салбар зөвлөлийн хуралдаа ороод ямар асуудлыг гаргаж тавих вэ? Нөгөө бидний өнөөдөр одоо яриад байгаа, зориод байгаа тэр нэг ээлтэй нийгмийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгмийг бүрдүүлэх гэдэг хүрээнд бид нар юу гаргаж тавих вэ гэдэг тал дээр бас бид нар өөрсдөө мэдлэгтэй, мэдээлэлтэй байж тэр зөв өнцгөөс нь асуудлаа гаргаж тавих нь
бас бидний өмнө нэг тулгамдаад байгаа асуудал юм болов гэж хардаг. Магадгүй ингээд олон нийтийг хамарсан хурал цуглаан дээр очичоод төрийн бас байгууллагын нэрийн өмнөөс босоод хувьдаа юм асуугаад ах юм уу те. Миний ийм одоо яг хувь хүний асуудал яриад ах нь бол төдий зохимжтой бас байдаг. Иймэрхүү үзэгдэл бол бидний дунд байсаргаа. Тэгэхээр энэ хүрээнд би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр та төрийн бас байгууллага ажиллаж байгаа бол эрхийг хамгаалах чиглэлд ажиллаж байгаа бол бас яг энэ олон улсын чих хандлага маань хаашаа явж ийн бидний эрх ярихын тулд ямар асуудлыг айл өнцгөөс нь гаргаж тавих хэрэгтэй гэдэг талаараас мэдлэгтэй мэдээлэлтэй байх шаардлага бол бас бий болж байгаа юм гэж харддаг шүү дээ. Тэгэхээр бид нар зүгээр байгууллагад орхих биш байгууллагын зорилго чиглэл өөрийгөө бас мэдлэгжүүлэх төр асуудлыг зэрэг авч явахгүй бол бас нэг байгууллага төрийн бас байгууллагын нэр бариад явж байгаа нэрийг төлөөлөд явж байгаа мөртлөө бас учир дутагдлаа байх хандлага ч гэсэн гараад идэг юм л гэж бодогдоод идэв шүү дээ. Тэгээ гэрлэгийн санаа зөвлөлтөө ер нь хувийнхаа асуудлыг шийдвэрлэх биш. Нэлээд хэсэг бүлэг хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх гэж байгаа учраас одоо гэрлэгээс би илүү мэдээлэлтэй байж чамаар шийдвэр гаргуулна тий. Тэгэхээр төрийн бас байгууллагын өмнө тулгамж байгаа нэг асуудал нь хөгжлийн бэрхшээлийн иргэдийнхээ төлөө шийдвэр гаргахын тулд тухайн харьцаж байгаа дарга шийдвэр гаргахын араасаа илүү төвшөнд мэдээлэлтэй байж зохих шийдвэр гаргуулдаг гэж ингэж харж байгаа. Тийм учраас төрийн бас байгууллагын хөгжлөл дараагийн хөгжлөл ерөнхийдөө төрийн бас байгууллагынхаа боловсруучнуудыг чадахжуулах тий залуу үеэ бэлтгэх айгүй чухал байгаа байхгүй. За тэгэхээр одоо түрүү хэлсэн нийтдээ улсын хэмжээнд 70-80 орчим төрийн бас байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бидний зүгээс ямар одоо бодлого барьж байна вэ гэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бас байгууллагууд маань чиглэлдээ одоо мэрэгшиж ажиллах шаардлагатай болж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага тэрийг л хийдэг. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага тэрийг л хийдэг. Одоо ажлын байран дээр дадлагжуулагчийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага тэрийг л хийдэг гэдэг ч юм уу. Нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага яг л тэр нөлөөллийнхөө чиглэлээр бүр маш их өндөр түвшинд мэрэгшиж, чадварчж ажиллах шаардлага бид бүхний өмнө одоо тулгараад байна. Тэгэхээр бидний зүгээс бол энэ бүх одоо чиглэлд салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ мэрэгшиж ажиллахад шаардлагадах орчныг бүрдүүлэхийн төлөө бид нэр анхаарч ажиллаж байгаа. За тэгэхээр ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань бүгдээрээ нэг зорилготой, эв нэгдэлтэй, эвсэж, нэгдэж эрх ашгаа хамгаалахын төлөө ажиллацгаая л гэж хэлмээр байна. Тийм тэгээд зүгээр зүйл нэг зүйлийг хэлэхэд одоо бид нар нөгөө түрүү ярьсан ш төрийн бас иргэний нийгмийн байгууллагын гол зорилго нь юу вэ гэхээр нөгөө иргэдтэй тодорхой эрх ашигын зөрчигдөд байгаа тэр бүлгүүдийн эрх ашигыг хамгаалахын тулд тэр болохгүй байгаа зүйлийг нь гаргаж ирж тавих тэр асуудлыг шийдвэрлэхтэй эцсийн зорилго нь бол нөгөө эрхийн хэрэгжилтийг бодиттой болгоход хувийн нэмрэг оруулах гэж явж байгаа. Тэгэхээр олон улсын түвшинд, за дотоодын түвшинд ч гэсэн хууль эрх зүйн орчин бас тодорхой өмнөх үедээ харьцуулах юм бол бас бий болж суурин тавигдсан. Мэдээж сайжруулах зүйл байгаа гэдгийг дахин хэлхийг хүсэж байна. Тэгэхээр одоо тэрийг зүгээр газар дээр нь бодиттой хэрэгжүүлэхэд мэдээж төр зэсэг одоо хийх ёстой үнэн тийм үүрэгтэй. Гэхдээ бүх зүйл болж гинүү болохгүй нэ гэдгийг нөгөө хөндлөнгөөс нь харж болохгүй зүйлийг гаргаж ирж шүгэл үлдээдэг ийм нэг чигүүрэг бол төрийн бас байгууллагад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар аль зэрэг сонор сорго мэдлэгтэй те мэрэгсэн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж чадаж байна. Тэр хэрээрээ бид нар энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг эрх ашиг хамгаалах боломж маань нэмэгдэнэ. Тэгэхээр нэлээд олон зүйл биднээс хамаарах гэдэг гэдгийг зөвлөлт төсөлд нь хэлмээр байна. Тэгээд зөвхөн нэг гадны туршлагыг хэлэх гээд гадаад улс оронд одоо энэ иргэний нийгмийн байгууллагууд яаж ажиллаж байгаа гэхээр нөгөө иргэний нийгмийн байгууллагчдын төрөний хэлсэн нөгөө нөлөөлөл бодлогын нөлөөлөл хийх чиглэлээр нэлээд чиглэлд мэрэгшээд ажиллаж байна. Зарим байгууллагууд нь service provider буюу нөгөө үйлчлэгийг үзүүлэх чиглэлээр
бас ажиллаж байна. Тэгээ энэ боломжийг бол манай хууль эрх зүйн орчин ч гэсэн бий болгочод байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ явуулж байгаа чиглэлээр л илүү мэрэгшүүл бидний үйл ажиллагаа доктортой чанартай болох юм байна. Тэгээ олон зүйл биднээс хамаарж байгаа шүү. Хэдүүлээ илүү мэрэгсэн төвшөнд хамтаараа ажиллах шаардлага гараад байгаа юм байна л гэдгийг дахин хэлхийг хүсэж байна. Ингээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөө. Хүний эрхийн өрөө подкастыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжин ажиллаж байна.